оюуны соёл дотроос одоо тэр уртын дуу, көми, мөрөн хуур гэх мэтийн одоо монголчуудын язгуур гайхамшигтай соёлууд байна л да. За энэ дотор бол монголчуудын тэр туулийн урлаг бол онцгой байрыг эзэлдэг юм аа. За дэлхийд ихэнд бол баатарлын туулууд байсны үйл байсан. Грекийн Илиада, Одиссей, Францын Орланд баатарын дуулал, Энтекийн Махабарата, Армяна, Оросын Игорын хорооны түүж, Киргизийн Манас, Хасгийн Алтамиш гэсэн гайхамшигтай ийм үгийн урлагууд байна. Бараг энэс заримаас нь агуулга дүрслэг хэмжээгээр илүү гарах тийм гайхамшигтай төвөрүүдийг монголчууд бүтээсэн байдаг юм. За жишээлбэл Гисэр Жангар, Ханханхуу, Бангөр, Бөмбөртөн, Аргилцхан гэх мэт хөлбөмбөг их төвшүүдийг монголчууд бий болгосон байдаг юм. Ойртын туул тэр дундаа бол одоо манай энэ Уран хаан, Баяд дөрүүд, загчны туул бол энэ туулийн урлагт бол онцгой байрыг эзэлдэг юм аа. За энэ хоржин хоолой гэдэг бол энэ бол маш их дээд зэргийн туул хайлах урлагийг дээд зэргийн эзэмсэн хүн бол хоржин хоолой хараад. Монголчуудын хүн төрөлхтний оюуны соёлд орсон гайхамшигтай бүтээлүүдийн нэг бол Монгол туул юм аа. Ер нь монголчууд бол хүн төрөлхтний энэ эдийн бөгөөд оюуны соёлд бол гайхамшигтай төөрүүлүүдийг оруулсан ийм арт түмэнтэй. Үүндээ бол одоо нүүдэлчдийн соёл ямар байдгийг бэ? Нүүдэлчид ямар соёлыг бүтээсэн бэ гэдгийг бол дэлхийд дахин өнөөдөр бол Монголын ах ухаас, Монголын амьдралаас харж байна. Нүүдэлчдийн оюуны соёлыг хадгалсан үндэстэн бол монголчууд юм.